Хүүхэд 1-р ангид орохдоо 3500 ярианы үгийн сантай авах ёстой гэх судалгаа байдаг ч бодит байдал дээр 1000 үгээр л харилцаж байна. Иймээс сургуулийн өмнөх боловсрол олгохдоо хил засалж ажилуулах шаардлагатай гэж боловсролын сайд үзэж байгаа юм. Хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг багш нарын хувьд ч хилээрээний хөгжил таарав байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мэт асуудал зөвхөн Монголд ч бусад Азийн орнуудад ч мөн үүсдэг байна. Энэ тохиолдолд Солонгос улсын багш нар хэрхэн ажилдаг, хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг туршилгаа Монголын багш нарт хуваалцлаа. Юм ярих болцсон юм ба штэ. Тэ? Тэгээ хожуу хэлд орж байгаа нөгөө одоо цахим мэргэлээ үссэн учраас бол тэгэхээр цэцэрлэгүүдэд бол одоо бид нар хил засалж ажилуулах зайлшгүй шаардлага гарч иж байна. Хамгийн их одоо тосрогдолтой байгаад байгаа тал нь бол ерөөсөө хилээрэнийхээ хөгжилд бүх тосрогдолтой харагдаад байгаа. Бусад бие биелдэд нийгэмшгүй тал дээр бол ерөөдөө хүүхд өөрийнхөө тухайн явцдаа сургалтынхаа үйл явцдаа л тухайн мэдлэгээ орхиулаад авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол хил засал бол зайлшгүй шаардлагатай л гэж би үзэж байна. Ерөнхийдөө авиан дуудлага ерөнхийдөө муу яаж эцэгчүүд дийлэгтэй хүүхдүүд ярилцахгүй байгаа байхгүй яг нөгөө нэг эцэгтэй харилцаа амьд харилцаа ерөнхийдөө дутагдмал зөвхөн цэцэрлэгийнхаа орчинд л хүүхдүүдтэйгээ ирээд багш хүүхдүүдтэйгээ л харьцаад тэнүүхөөс гэртээ очиод хүүхдтэйгээ ажиллах цаг аягүй бага байгаа учраас цэцэрлэгт ажиллаад гэртээ очиод бас хамт ажиллахгүй бол хүүхдийн яг тэр хэлцэл яг тодорхой хэмжээгээр нэмэгдэхгүй байгаа байхгүй яг цэцэрлэгийн хэмжээнд л байгаа гэсэн. Хэлцлийн тухайд бол одоо хэлцлийн асуудал бол ангийн 3 насны дээр гэхэд бол ихэнх өвгөн байдаг. Бидний тухайд бол хэлцлэг бол сургууль үйлчилгээнд ашигладаг. Гэхдээ хүүхд болохоор нөгөө ангидаа маш их нөгөө сурч хоорондоо тоглож хөгжиж ярьж байгаагаар болохоор хэлцэл маш түргэн засагддаг. Ер нь бол ингээ хоорондоо ярьж байгаагаар. Би энэ хэлцлийн тухайд бол дэлгэцийн хамрал бас их нөлөөлдөг боловч чаддаг. Манай улсад 1 нас хүрээгүй нэг багшид 3 хүүхэд, 2 настай бол нэг багшид 7 хүүхэд, 3-аас 5 настай бол нэг багшид 15 хүүхэд оногддог. Хүүхдийн тоо үүнээс илүү гарсан тохиолдолд туслах багш нэмэлтээр ажилладаг. Мөн багш нарын стрессийг тайлах програм хөтөлбөр явагддаг. Технологийн эрийн үед хүүхэд хэлд хожуу орох асуудал манай улсад ч мөн тодорхой хэмжээнд байдаг. Иймээс бид эцэг эхчүүдэд хандаж дэлгэцийн хэрэглээг хэрхэн хязгаарлах талаар сургалт ордог. Харин 4-5 наснд нь технологийн тусламжтай боловсрол олгодог. Мөн хүүхэд ямар тоглоомоор тоглохыг хүсэж байна түүгээр нь дамжуулан хэл яриаг нь хөгжүүлэх нь чухал байдаг. За тэгвэл бүгд найрамдах Солонгос улсын нээлттэй кибер их сургуультай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан багш нарыг чадварчлуулах туршлага солилцох сургалт орлоо. Тус сургалтаар хүүхдийн асуудал, зан үйлийн шалтгаан, хүнсний илэрхийлэлт, урлагийн сэтгэл зүйн засал, уламжлалт тоглоомоор хүүхдэд хүмүүжил олгох, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг агуулгаар сургалтыг зохион байгууллаа.